Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны танин мэдхүү од мөндөр сууг уран зохиол тайртай үзэх сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Цэнгэл баяр миний бэлтгэн хүргэдэг дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ дугаарын хамтран ажиллагчаар амьдралын хэв маяг бүрт Токи тохирно. Токи аппликейшн мөн од мөндрийн алтан гишүүд дэмжиж ажиллаж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.370 хост дэлгэнээр хүрч байгаа. За өнөөдрийн нэвтрүүлгээр бүгдээрээ хамтдаа өмнөний чөлөө дугаарт хамтдаа сонсч байсан. Дармын Батбаяр зохиолоос хамтдаа сонсно. За нөгөө эмийн сайндаа олж авсан ном гэдэг шиг энэ номноос дахиад өгүүлэл унших болстой үнэхээр харамсмаар санагтаад тэгээд өнөөдөр сайхан Монгол эрчүүд бүгдэнд нь баярын мэнд хүргэнгээ хоёр өгүүллийн сонсон. За энэ хоёр өгүүлэлт бүгдээрээ эрэгтэй хүний тэр дотоод ертөнц дээрэс нь эмэгтэй хүний хувьд эрэгтэй хүний байр суурь хаана байдгийг, хэрэг байдгийг, хэр үнцэнтэй. Энийг бүгдээрээ өнөөдрийн зохиолоос хамтдаа мэдэрнэ. Зохиолч Дармын Батбаяр. Саахалтын нууранд ангир дугарна. Зуны салхи морин дил дээр явдаг юм уу? Явган явхаж ихтэйхэн бөхчим. Дамаа аргал түүч яваа цэнзангад бүрч бөхчим халуун байлаа. Царай нь улаа бутран юм бүхнийг хайрлан ширтэх намхан борнууд нь бодлогошрон явхаж. Гэрт байх түүнд нэг л уйтгартай мэт санагдан савл хийвэл аргалд яваад өгнө. Тэг тусмаа аав ээж хоёрыгоо сумын төв орохоор явчихснаас хойш бүрч гэрт тогтхыг болжээ. Хойно малын бэлчээр даргалын элчтэй гэрж эцэг эхийн инэрлээс тис ондоо хайрын хэрэллийг хүсэн алсын бараа харж явах тэрэнд сайхан санагдана. Цэнзэнга суваа хоньныхоо цаана гарсан хойно сая арагтай аргалаа түшин толгой боосон цэнхэр алчуураар хөлсөө сэвэн гэрийнхээ баруун хойтох бутаг ухаагийн сэвэнд хээр хонсон сар шиг харагдаж байсан ганц бүгэн адуу сажилсаар саахалтын нуурт орохыг ажиж суулаа. Ганц адуунаас өргөвгүй яав. Нуурын хөвөөнөөс хоёр шаргал ангир нисч нөгөө эрэгт нь буув. Магад тэнд ус үзээгүй унган далавч нургаагүй өрн байж л дээ. Үзэх юмсан. Алинтай адилхан байгаа болоо гэж бодож суутлан гинэт салхи сэвэлзэн олон морьтон хажуугаар нь давхилдан өнгөрвөө. Хоршооных нь л буцаж яваа байх нэ гэж бодонгууд хөлжийн хөлс сэвэн налайж суусандаа ичин санд минд арагтай аргалаа өөрөн бослоо. Тэдний бараанаар айлын зүрх цагаан хар нохой гүүн зэлний хэртэй холоос тосон хуцаж очсноо. Энэ олон амьтны чинь алинд нь хуцах вэ гэсэн янзтай ард нь гайхан хоцров. Хорог ялгах цаг нэгэнт ойрцсон тул цэнзангаач суваа хонио орхин гэрээдээ явлаа. Хэдийгээр түүний араг дүүрсэн авч буцахдаа хаврын салхи зуны бороонд онгож хатсан хөх аргал түүсээр л явлаа. Аргал болгоныг ирж түүдэг болоод ч тэр юм уу? Аргалтайгаа цуг олсон мэт сайхан бодож харьдаг болоод ч тэр юм уу? Нутаг дээрээ арагтай аргалаа асгачгаад нүүж чаддгүйтэй адилхан сайхан аргал олцоход авалгүй орхиж чаддгүй ач. Цэнзэнга ирэхэд айлын уяан дээр морд багширч догшин нэг нь толгой хаялан холын бараанд чих сортол зуулан номхон нэг нь хөлс хилгэн сүүл шарван зогсох юм. Арагтай аргалаа гэрийнхээ гадна буулгачаад хошлонгоос хавчуулаастай байсан шилбүрээ аван айлын багчуудын хураан ирж яваа саах мал руу явлаа. Хурга ялах гэж байгааг мэдсэн хөгшин хонд хургаа хөхүүлэн онгог хонь майлалдан эхлэр явж муузан сурчгсан хураг шилбүүрийн хойвын дээгүр харайж гарах гэсэн мэт агаарт хий дэгдэх авч ялгаж сурчгсан хураг төдийл зовоосонгүй. Цэнзэнга харж сүүгээ хөөрүүлэх гэж бодсон хэрн айлд нэг л ормоор санагдаад байгаа. Өөр нэгэн хүсэлтэд хөтлөгдвөө. Цэнзэнга гэрийн зүүн талд айлын хүүхний дэргэд очиж суухад уяан дээрх омголон мордын эзэд инээмсэглэн мэндэлцгээв. Харин номхон мордын эзэд анзаарсанчгүй газрын гарц тэнгэрийн царайг шинжин хөөрөлдөж суух юм. Тэгтэл ширв өвгөн том хүрэн гултай айраг мэлтэлзүүлэн "За хүү минь нэг ай барайтах.
Ямар ч яах вэ хөө. Одоогийн өнөө хөөхөн дуунуудаасаа ч дуулсан яах вэ? Гэж нэгэн зузаан бор залууд барив. Тэр зүс үл таних залууг хармагцаа Цэнзангагийн зүрх цочсон юм шиг оволцсон цохилж нүүрнээс нь гал бутрах шиг болов. Мөнөөх залуу тогтуухан инээмсэглэснээ царайг төв болгон ар хөвчийн унаг гэдэл нар мандах адил зугуухан эхэлвэ. Цэнзангад энэ огтын танихгүй залуу хизээ язааны танил дотн санагдахад гайхмарч юм шиг. Хонь малын бэлчээрт алсын бараа ширтэн нэгэн насны минь хань ийм хүн байна гэж сэтгэлдээ дүрслэн мөрөөдөж яваад гэнэт яг тэр хүнтэйгээ ингэж учирсан нь зүүдч юм шиг сонь санагдана. Хэдийгээр тэр залуугаас үүдэн хоймор зайтай хол суугаа хэрнээ хажууд нь суугаа юм шиг ичин хултай айраг руугаа харах авч өөрийн ирэхгүй дахиад л тэрнийг битүүхэн ширтэж байлаа. Энд чинь нөгөө хотоос ирсэн хідэн залуугийн нэг юм гинлээ. Шир угаан суурт очсон байх та гэж хажуугаасаа шивнэх айлын хүүхний үгийг ч дуулахгүй чихэн дүнгэнэн. Сүүмэлзэн харагдах нь сүмтэй бодрын чулуу юу? Сүүтэлцэнхэн харагдах нь миний л нэгэн алдраа юу да? Гэж дуулах тэрний дууг Цэнзангагийн зүрх сонсож байлаа. Энэ дууч гэсэн зүм бэлгээр Цэнзангаад л зориулагдаж байгаа юм шиг. Тэрээр нар хөөрөх мэт айзам цойлгон алсуулж аяа дээшлүүлснээ үдийн нар голлох шиг тогтоон шуран хайлж эхлэв. Тэрний уруул хөгжмийн чавхтас мэт чичирч хултай аригнаас нь ойх үдшин гэгээ нүүрэн дээр нь тоглоно. Энэ дуу битгий дуусаасай. Ингээд л дулаад л суугаад байгаасай гэж Цэнзангааг хүсэн суухыг хөгжим шиг байсан зүрх сэтгэл нь хөглөгдөн ая орох мэт баясан догдолж бүхий л биед нь хөгжмийн их шиг уянгалан байлаа. Тэр залуугийн хашийн цагаан шүд дуулах дууныхаа аянд ер бусын сайхан хурц өнгө нэмэх мэт яралцсан. Уруул нэвт гэрэлтэм ийм л хашийн цагаан шүд яралзуулан үдийн халуунд сэрүү татмаар эсгэрэнхэн ирэх бараагийн сэтгэлдээ мөн чолон үдсэнсэн. Тэрний дуулах дууг уулсын цойроо авах мэт гэрдэх хүмүүс цөмөөрөө дагаж түрэхэд Цэнзангаач гисэн ичид догдолсон хоолоогоор түрэн над руу хараасай, инээгээсэ гэж хүсэж суулаа. Тэр залуу талын цэнгэг агаарт долиглон холдох дууныхаа аяыг наашлуулсаар зүрхэн шингээх мэт дуугаж аргав. Гүн төр мандахч ёстой боржгон аяар дуулж гин шүү хэмээн ширв өвгөн олзуурах. Аав маань ингэж дуулдаг юм гэд ширв өвгөн рүү харж инээмсэглэснээ өөрийгөө хүн ширтээ тагааг мэдсэн юм шиг Цэнзангаа руу харахтаа түүний харцтай мөргөлдөв. Цэнзангаа шүн гэрэлд орсон бүж мэт сандран дэмэл харц буруулан доошо харахтаа хонь саахта өмсдөх халзархай муу гуталтай яваага мэдэн уламж хичиж хурдхан л гарахын түүс болов. Цэнзангаа гэрээс гарч уужрах мэт уртаар санаа алдснаа гэрээдээ яаран алхав. Тэрбээр гэртээ орсон хойнооч гисэн араас нь хүн ороод ирчих гэж байгаа юм шиг яаруу бачуу гэж гутлаа сольсноо. Гүнэрэ намайг одоо ингэж наадамд очих гэж байгаа юм шиг гойчхоод буцаад орохоор улс амтэн юу гэхлээ дээ гэж бодон буцаж орох арга нэгэнт тасарсныг мэдвэ. Цэнзангаа санаа алдснаа орон дээрээ суун толгой боосон алчуур аав. Шир угаа айгүй бол хөөхөн дуулж байна хүмүн. Замбуу твийг нэг дуулаач гэж хэлэндэ. Тэгэхэр яах вэ? Намуухан инээмсэглэснээ дууландаа гэж бодоход дуулж суугаа нүдэнд харагдана. Тэгснэ гинэт шир угаа архинд дуртай болохоор дагуулад ороод ирч магадгүй. Ээж эртэдийн нэрсэн арх сулхан гарсан байвал яана гэсэн бодол агшин зур харван орж ирэхэд Цэнзангаа босон харайж тогоо нэрхээр галаа төлөв.
Тэрний гэр дотроо хөдөлж явах нь хүүх мэт уян зөөлөн агаад хийж байгаа юм бүхэн нь урд урдынхаасаа сайхан болох ажээ. Орж ирээд гэр доторхыг мань харах байхаа гэж бодон тоос шороогоо гүвж аргалын дөрвөлжөө хүртэл оройн түүсэн сайхан хөх аргалаар дүүргэн шар гэгээ тасрах ягаачгүй байхад лаасан барьлаа. Архиныхаа амтыг бодож тогоогоо 3 хүмүүсээр авлаа. Ширууга ууч хадал сахлаа шовтрон "Гүн мана цэнзэнгаач сайхан идээтэй хүүхэн юм шүү" Гэхдээ над руу хараад "Инээн байх та" гэж бодоод өөрөөсөө ичв. Цэнзэнгаа гал унтраах архи хизээч нэрж үзээгүй хэрнээ ямар гараа бол гэж сэтгэл зовон хувинтай халуун архинасаа халбгаараа утхан цогшиж байсан гал руугаа цацхад писхийн инээ далдах мэт гал нь бадран аслаа. Саяхан хүнтэй суусан саахалтын бүсгүй хаяа хоньмалын бэлчээрт уулзсан хүн амтангүй хөдөөхөр хоёулахнаа суугаа хэрнээ нэг л их нууцлаг гижиг хүрмээр халуун амьсгаа зөөлөн уруулаар нөхрийнхөө тухай чихэнд нь шивнэснэ. Саяны гал шиг писхийтэл инээ далддаг байсны учрыг сайн нэг юм ойлгох шиг болон дахиад гал руугаа архи цацсан саахалтын бүсгүй инээдийг сонсомоор санагдав. Тэгтэл гадаа хүн амтан ярилцсан дөрөө хангилтахад ирлээ гэж бодон Цэнзэнгаа гэрээс гүйн гарлаа. Найр өндөрлөж байгаа болтой юм. Уян дээрээс морио тайлхан тайлж, олмоо чангалхан чангалж байгаа нь харанхуйн дунд бүтэг бадаг харагдав. Цэнзэнгаа тэр залууг мордон мордтол нь хойноос нь ширтэн "Түрүүний л шируугайг манай руу орж арих уу гэдэг байж" гэж бодон гэрийнхээ үүдэнд зогсож байлаа. Омголон мортонгууд шон дээрээс мордонгууд л пижигнэлтэн давхилдаад саахалтын нохоо шууган өгтлээ. Харин номхон мортонгууд дүнгэр ярилцсан хаа нэгхэн дөрөө хангинуулан одсноо саахалт хөрөв бололтой төдхөн чимээ тасархад салхи хүртэл тэдэнтэй дарвин одсон мэт нам гүн болчихов. Цэнзэнгаа гэртээ орон сүүгээ хөөрүүлэхээр аргал зэрэглэн галаа асааж намуухнаар бадрах аргалынхаа галыг ширтэн суулаа. Аргал болгоныг бодол болон хүсэл мөрөөдөлд автан явж түүсэн болоод ч тэр юм уу аргалынх нь илч бодол хүслийнх нь илч юм шиг санагдана. Цэнзэнгаа бүсгүй хүнд аз жаргал өөрөө хурч ирдгээ гэж үеийнхээ охидтой шивнэлдэн аз жаргалаа хүлээж явсныгаа буруу гэж бодов. Аргалын элчтэйг малын соргог бэлчээрээс эрж олдогтой адилхан өөрийнхөө аз жаргалыг амьдралаас өөрөө илж чаавас гэж. За. Аргалын элчтэйг малын соргог бэлчээрээс эрж олдогтой адилхан өөрийнхөө аз жаргалыг амьдралаас өөрөө эрж олох ёстой. Би аав ээж хоёрыгоо ирэхээр ширүүгэн суурь дээр очино гэж бодон тэр залуугийн аргалын гал бадрах мэт намуухан инээ хинээд дуулах дууг зүрхнээсээ сонсож суух үе саахалтын нууранд ангир дуурав. Нууран дундаа бие биесээ дуудан хин хиндэ эрхлэн жаргах ангир ганганалтан байлаа. 1971 он. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амьдралын хэв маяг бүрт Токи тохирно. Токи аппликейшн дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Токи аппын зогсоолын төлбөр хэсэгт та машина бүртгүүлээд автомашинтай холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой. Улаанбаатар хотын 160 гаруй томоохон үйлчилгээний төв, офис, төлбөртэй зогсоолуудад Токигоор төлбөрөө төлөх боломжтой. За та Токитой зогсоолт нэвтэрснээр зогсоол зогсож байгаа хугацаа, төлбөрийн мэдээлэл ухаалгаар харж болж гин, төлбөрийн олон сонголтоос сонгож төлнө. За эхний удаа та төлж байгаа бол 30% хөнгөлөлт, за мөн Powerbank түрээслэх урамшуулал зэргийг авах боломжтой юм аа.
Та Tokyo апп автомашина бүртгүүлээд цонхоо нээж сунаад бэлэн мөнгө заа эсвэл карт хайх шаардлагагүй, хаалтан дээр саатал үүсэхгүй, зүгээр та машиндаа суухаас өмнө төлбөрөө төлөөд зогсоолын хаалтыг автоматар нээгээд шууд гарах боломжтой таны алтан цагийг хэмнэж байгаа. За автомашинтай холбоотой бүх үйлчилгээг Tokyo аппаар шийдэж цаг хугацаагаа хэмнэсэн ухаалаг жолооч байцгаая. За тэгэхээр та Tokyo аппын Facebook пэйжээс мэдээлэл авах боломжтой. За дээрээс нь та аппаа татаад тэгээ аппликейшн рүүгээ орж жоод ингээ утсаас ихсрэн гутал танд тусламж хэрэгтэй юу гэд онлайн туслахтай холбогдоод мэдээлэл авах бүрэн боломжтой юм шүү. За ингээд нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа Tokyo-до баярлалаа. За дараагийн өгүүлэлэг. Зохиолч Дарминбат 2 Үүр тэмдэг эрхийн өмнө хүн. Харанхуй болох тусам хаашаа явж байгаагаа мэдэхгүй ээж цаашаа явнаа гэдэг тэрэнд утгагүй санагдан морьныхоо амийг татан зогсож ийш тийш чих тавин чимээ чагнуул 4 зүг 8 зөхөс анир алтан дүнсийн. Ойр хав айл байвал чимээ өгч гал гаргаж юуны магад хэмээн бодож хашгирах гэснээ гэнэт унаж яваа морь цочихтой бусгаад хайчих юм бол энэ илчилгүй их талд явган хоцорч маргааш ч хүм малын бараа эс харж мэдэх тул хашран дээр гэсэн өөр нэгэн бодолдоо дийлдэн мориноосоо бууж цул буураа баттган атгаад хашгирах гэснээ дахиад болов. За газар мэдэхгүй хүн төөрч мэднэ шүү. Гэхдээ энэ орой улсан хойно ямар юмаа хийх вэ? Манайд хоноод л маргааш явна үз гэж хэлж байсан өвгний үг санаанд нь оров. Хаашаа явж байгаагаа мэдэхгүй юм чинь төөрч яваад мөнөх өвгнийхөө гэрийн ойр оччихсан байвал нүүр хийх газаргүйгээс гадна ерөнхий эмч төөрч будилж гинэ гэсэн яриа ам дамжин суур баригатаар тарж хожим хойт өдөр доогдох үхийн миний үгийг авах хүн олдохгүй хүрэн химэн бодож хашгирхаа болон амьсгаагаа түгжин чимээ чагнахад моринч гэсэн түүнд сада болохгүй гэсэн мэт дуугүй. Хаа нэг чих солбон өөдөөд нь харах нь төөрснө мэдэрсэн мэт санагдваа. Хинээс ч үлээ төөрсөн хүн газар чагнах юм бол ойр хав айл амтан байх юм бол мэдэгддэг юм гинлээ гэж сонссноо санаж газар илэгдэн хэвтээд чихээ наан чагнавал хатуу дүлий газрын хайраг чулуу шанаагийн нухан хатсан өвснөгөө хатгахаас өөр юу ч үл мэдэгдэнэ. Цааш явах нь ямар ч утгагүй гэдгийг тэр лавтаа мэдэрч. За тогтун сайхан шүн болох нь их л удаж үүрээр жаахан жинд нь биз. Тэгэхэд эрхвш холын бараа тэмдгэрч мөнөх өвгний заасан гозгор хярууд харагдах байлгүй дээ гэж бодон идэх гэж тэмүүлэх морьныхоо жолоог бүргнээсээ мулталж цул буурынхаа үзүүрээс бариад газар суув. Морин үе үе амгаа тачигнуулан өвснөгөө шир хацлана. Харанхуй улам өтгөрч тэрхүү өтгөн харанхуй хар мүс мэт улмаар жиндүүлж эхлэхэд би одоо яах гэж тэр орой бараг нар шингэх гэж байхад гарва. Өнөөдөр хурч хонох гэж зүтгэснээс хамаг юм болж байгаа юм. Хөөрхөд хүн гэдэг авах идэхийн хойноос л амиа өгөх шахах юм да. Би гэдэг хүн ерөн сүүлийн үед авах тусмаа улам шунаг болж шүү гэж өөрийгөө зэмлэн сууснаа эргэн тойрных нь өвс ногоог идэж дуусаад цааш зүтгэх морьныхоо цолбуурт хөтлөгдөн босч суудал сэлгэв. Төрөөчийнхээс арай ч өвтэйхэн чулуу хайрга багтаа газар тул дээш харан тэнгэр ширтэн хэвтвэ. Тэнгэр цэлмэг учраас окторгойд төгсөн одод газрын чулуунаас ч олон бөгөөд түүдэг мэт анивалзан гялалцах нь эрхвш энтхээс дулаан байх та гэж бодогдно. Хүйтэн газар нэмгэн тэрлэгийг жиндүүлэн хайрах тусам энэ бодол нь үнэн чим шиг санагдана. Хөдөлгөөнгүй хэвтэх нь улам жиндүүлэх тул арга буюу өндийн суугаад чүдэнцтэйсэн болоосой гэж бодно.
Эр хүн галгүй явдггүй маа гэж аав минь хэлдэгсэн. Шүдэн цаваад гарсансан бол хуурай өвс хамж шатаагаад гэрэл гаргаж аргал хоргол олж гал төлвөл энэ шүнийг гүйм амархан тавх байжтэй. Арчаагүй ч юм ата. Өдий наслахта юухнаас ч гал гаргачихж сураагүй л явна. Гэхдээ би ер нь ингэхэд юу чаддаггүй юм бэ? 15 жил сургуулаар шогшлоо. Төгсөж ирээд энд 2 жил шахуу ажиллалаа. Тэгэд мал үхтгэрэл үхч байна. Гар хумхиж суугаагүй хэрнээ бүтэлтэй юм алга байна шүү дээ. За та тэгээ бодвол арга ухаанаа л олохгүй байгаагийнх байх та. Гэнэ дараас нь ямар нэг амтан гитэн ирэх шиг болоход нь давхын эргэж харвал юу ч үл харагдах авч энэ өтгөн харанхуйн дундуур олон мянган хар амтан тэрэн шиг чимээгүй мүлхэж байгаа мэт санагдан дотор нь үе үе зарсхийн. Энд ч худлаа л та. Айсандаа л тэгж санагдаж байгаа юм. Гэж бодож айдсаа үргээ ихийг хичээвч айж болохгүй гэдэг бодлоос өөр юу ч санаанд нь үл орно. Би гэдэг хүн 15 жил сурахтаа юу сурав? Шунлаач барьж чаддаггүй. Айдсаач үргээж чаддаггүй. Гэж өөрийгөө зэмлэн суухад нагацахынх нь хэлсэн үг санаанд нь оров. Хүн гэдэг чинь бууны гол шиг харанхуй амтан. Эрдмээр л сүм бүтэж гэрэлгээгээ оруулж байхгүй бол гадна нь 1000 зул асаагаад нэмэргүй. Юм үзэдгүй хэвээрээ л байх вэ. Харин дотор нь жаахан гэрэлгээгээ ороод ирэхтэй зэрэг ирэх биш хэдэн жилийн цаадах юм харахтайгаа болдго юм шүү дээ. Дээр үеийн номд нэвтэрсэн хүн ямар байсан гэж чи санана. Гэхдээ та нар үнэмшихгүй л дээ. Хүний ухаан, сэтгэл ямар их хүч чадалтай гэдгээ төсөөлөгчгүй. Одоо тийм хүн байхгүй учраас итгэхгүй байгаа биз? Их гэгэрсэн, номд нэвтэрсэн хүнийг шүн ном үзээд сууж явахын араас нь харахад орхимж нь нэвт гэрэлтэж байдаг байсан юм гинлээ шүү. Гэгэрнэ гэдэг нь тэр юм. Ихэд гэгэрхээр хүн дотроосоо гадагшаа гэрэлтсээр би энэ тэр аяараа гэрэл болоод орчлонгийн гэрэлгээтэй нийлдэг юм гэсэн. За чи ч яах вэ? Шашин мунхрал энтер гэж бодож байгаа байлгүй. Тийм биш шүү. Би бол угийн төрийн хар хүн чойрын ном гэдгийг чинь дуулснаас цаашгүй. Гэлээ гэхэд эрдэмтэй чадалтай хүн олныг үзснийхээ хувьд би нэг юмд л итгэдэг юм. Хүн ухаанаа төвлөрүүлж сэтгэлээ жолоодож чадсан цагт тийм гайхамшигыг үзнэ. Тэр зулын гол мол болох яах вэ? Гаднасаа юм. Үнэхээр эрдэм гэдгийг сурч өөрийгөө нэвтрхий таньсан хүн тэгжил орчлонд гэрэлгээгээ нэмж хүн болж төрснийхөө ид шидэг гаргадаг юм да гэж хэлж байсан юм. Над шиг айдсаа хөөж чадахгүй амтан харанхуйд нь л харанхуй нэмж суунуу гэхээс өөр яах вэ? Дахиад л айдас харанхуй. Гү. Өөр юм бодох хэрэгтэй. Ер нь энэ бүхнийг бүр мартахаар юм бодох хэрэгтэй. За би дунд сургуультай яадаг байлаа. Үе юмч шүү гэж сурсан сураагүй хоёрын хооронд л өнгөрсөн дөө. За их сургуульд яалаа. Шалгалт шүүлэг. Ер нь багшийн зааснаас өөр би юу дуулсан юм бэ? Тэгсэн өвгөн багш маань юу гэдэг байлаа? Сургууль сурнаа гэдэг чинь эрдэм сурч байгаа юм биш ээ. Чи юу мэдэхгүй байна уу? Тэрийгэл мэдэж авч байгаа юм. Мэдэхгүйгээ мэдэж авна гэдэг мэдхийн зүг алхсан нэг алхам юм шүү. Хүн хамгийн түрүүнд өөрийгөө таних нь чухал. Өөрийгөө танихгүй хүн гэдэг харанхуйд суугаа хүнтэй адилхан. Харанхуйд суугаа хүн гэдэг чинь гар хөлөөж харахгүй шүү дээ гэж хэлж байсан. Тэр үед нь харин би тоогоочгүй. Эрдэм сурсан, сурж байна л гэж бодож байсан. Тэрч бүхэл сайн төгссөндөө ирдэж аймгийн малын ерөнхий эмч болчих байхаа гэж гордож байсныг яана. Юутай их төөрөгдөл вэ? Хүн гихч ингэж цаг үргэлж төөрсөөр
Үхэхээсээ айж хаашаа ч юм явсаар эцэст нь мөнөх орчлонгийн мөнх бусд гүйцэгдэн мөхөрдөх юм гэж юу? Гүй би ч одоо дандаа муухай юм бодоод байх юм. Өөрийн бодох хэрэгтэй өөр гэж бодох боловч тэрний санаанд зүгээс нь өтгөрөн хучиж байгаа харанхуйгаас өөр юм үл бодогдох нь энэхүү харанхуй түүнийг битүү хучин бүрхэж улмаар дотогш нэвтэрч сэтгэл санаагийн дүүргэх мэт. Зарим үед харанхуй байхгүй бөгөөд харанхуйг тэр зөвхөн зүүдэлж л байгаа юм шиг. Харанхуйд цаг нь жүүл харагдана. Бэлэн цаг харж сурчхаад Тэнгэрийн од хараад цагийн баримжаач авч чадахгүй. Би ер нь тэнгэрт ч мэдэх юм байхгүй, газарт ч мэдэх юмгүй. Ямар гэж амт юм бэ? Гэж өөрийгөө зэмлэн гэрэлгээгээ бараа чимээ горьтон дахиад л ийш тийшээ харна. Эргэн тойрны энэ түнэр харанхуй өөрийн мөн сууж байгаа газар, гарт өртөх чулуу, өвс ногоо шир хазлан байгаа морьтын цуг ямар нэгэн таних мэдэхгүй асар холд чимээгүй аваад явж байгаа ч юм шиг санагдан аюумшиг төрнө. Ийхүү элдвийг бодон сатаарч байхдаа морьныхоо атгаж байсан цулбуурынхаа үзүүрийг алдснаа гэнэт мэдэж ухсхийн босоход түүний ойролцоохын цулбуураа чирэн идэж байсан морин цочин үргэж харанхуйн дундуур дөрөв хангинуулан пижигнэн алга болвоо. Чөдөрлөх минь яалаа гэж амаа барин дэмээл морин төвөргөөний чигтэхгүй илээ. Тэнгэрт харавсан од зурсхийн ор сурггүй алга болдог шиг морин төрэн чимээ төдөлгүй тасарваа. Харанхуйд бүдчин цааш хэсэггүйснээ зогсов. Одоо тэрний өмнө яах вэ гэгч тулгаран ирсэн боловч түүнийг хариулахаас өмнө яах ч вүлээ дээ гэсэн цөхрөл төрүүлж ирэн хамаг биеийн эзэмдэн авахад хоёр хөл нь өөрийн ирэхгүй сүгчин суун тусав. Тэрний зүрх сэтгэлийг ямар нэгэн амтан мэрэн шаналгаж өвтгөж байх шиг санагдав. Хэдийхэр сууснаач тэр анзаарах сөхөө байсангүй. Нэг мэдэхнээ дороос нь чулуу нухаж байсан суудал зайчин. Мөнөх дороосоо нухах чулууг авч үзвэл ямар өнгөтэй болоод эрдэнэ ба энгийн чулуу аль нь ч үл ялгагдана. Гартаа байгаа энэ хүйтэн чулууны өнгийг гэрэлд харахаас нааш мэдэхгүй байна гэдэг яасан арчаагүй хэрэгвдээ. Хүн ер нь дуу чимээ хэлбэр дүрсээр өнгийг мэдэрдэг байхгүй яасан юм бэ? За энэ ч яах вэ? Эрдэнэ байлаач гэсэн одоо над ямар хэрэг байх вэ? Харин одоо бүх юм надаас өөрөөс минь үлсч цангаж энэ илчилгүй талд үхэгсэх цөм өөрөөс гэдгээ мэдэрч суух бөгөөд суух тусмаа жинтэх юм. Дотор нь хүйтэн чулуу орчхоод элэг зүрхийг хайрч байгаа юм шиг хамаг биений эвгүүцэн дагжиж тэсхүүе бэрх болсонд тэр босч хаашаа явах вэ гэж шилж сонгосон чимгүй зөнгөөрөө л түрүүчи явж байсан зүг рүүгээ явж эхлэв. Энэ зүг морин төвөргөн тачиг нь одсон зүг мөн гэдгийг санахч сэхээгүй явах бөгөөд ийхүү явах нь бэрхгүй тулд ч бус харин цээжин дотор харанхуйгаа гитлэх гэж яваа мэт ажээ. Ингэх нь харанхуйг хүлцэн сууснаас дээр агаад энэ нь харанхуй гитлэхийн ирмэлзэл харанхуйтай тэмцэх тэмцэл болж байлаа. Хэдийгээр хаашаа юу руу явж байгаагаа мэдэхгүй ингэж явах нь гэгээ орохын цагт төөрсөн замыг уртсгах боловч энэ нь учир утгагүй зориггүй ч амьдрах гэж зүтгэн явдагтай ижилхэн ажээ. Хаашаа ч юм тэр явсаар л байх бөгөөд явх тусмаа бүдрэх тусмаа өвгний тоноогүй минь дээр байжээ гэж бодогдно. Өвгний үгэнд орж тэдний тааваараа цатгалан дулаан хонсон бол орчлонд хүн гэдэг ганцаар амтан гэдгийг мэдэхгүй насыг барахч байсан юм билүү?
Яагаад ч юм тэр өдий 35 жил хорвоод амьдрахдаа үзээгүй, дуулаагүй, бодоогүйгээ үзэж, дуулж, бодож өчтөчнөө насыг насалчихсан юм шиг санагдлаа. Хэрвээ амьдрал гэдэг энэ шөнөөс ураг шиг утга учиргүй байдаг бол 3-400 наслах 3-4 цаг наслах цөмөөрөө угтай адил мэт тэрэнд бодогдов. Тэнгэр газар нийлсэн энэ их харанхуй 4 зүг 8 завхистай адилхан хязгааргүй мэт ажээ. Тэр хизээч харанхуй гихч ийм хязгаар хэрхэггүй их байдаг гэдгийг мэддэггүй байснаар үл барам орчлон дээр харанхуй гэж байдаг гэдгийг ч мартагнан явжээ. Сайхан амьдрах юмсан гэсэн хүсэл нь бусдаас илүү амьдрах гэсэн хүсэл болон хувирчтэй. Тэгээгүй бол яалаа гэж ингэж явах вэ? Дөрөлөг хүүдээ унаа авч өгөх гэсэн мөнгөнд дутаад тэгээд нэг тарган хязаалан ир өгөхрээ 1000 төгрөг бэлэн тоолоод өгчих хүнд өгнө гэж байна. Мөнгөтэй хүнч авдаг л өгөхрдээ. Самд маргааш явна гэж байна лээ. 8-ны аргатай хүндээ одоо мөнгөөр зодож авчгаад өвөл үн хүргэж зарж тэгээд дундаас нь юм унах гэж байгаа да. Гэж хүн ярахт нь өвөртөө мөнгөтэй яваагийн хэрэг юу илээ гэд мордсон нь энэ юм л та. Өнөө шөнөл би амжиж очиж авахгүй бол маргааш самдан очиод авчихна гэж хүнээс л өрсөхөө бодсноос биш хэрхэн яаж очихооч олигтой заалгасан юмгүй давхсан минь ийм юмд хүргвэ хөөрхий. Хүн ер нь яах гэж хулган шиг идэж хуйоо цуглуулж бүр цаашлаад өчтөчнөө хувцс хунар алт мөнгө хураадаг байна. Гэтэл болчмор биднээс арчаагүй хэрнээ юу ч үл цуглуулдаг. Олдсон ойд нь голоо зогоочхоод л бусад цагт нь тэнгэрийн хонх мэт жирэгхийн учир юунд оршдог юм болоо. Гэнэт тэрний хүлд нэг том юм тэглэн арай л дээгүүр нь даваад унчихсангүй тогтон зогсоо тэмтэрч үзвэл бут байх бөгөөд өргөсөн түүний гарыг хатгаж байлаа. Тэгэлмэгт сэтгэлд нь орж ирсэн ямар нэгэн битүү найдвар бут гэж танимагцаа унтарсан хэдий ч нэг л аятайхан санагдана. Энэ хязгаар хэрхэггүй харанхуйд тулж тогтох юм түүнд хэрэгтэй байсан учраас бутч бай, хадч бай ялгаагүй аятай таата санагдах байлаа. Бутны дэрэгдээс холдмооргүй санагдсанд тэр нүмертэн суух гэж үзсэн боловч өргөс нь хатгаад ойртуулсангүй. Эцсийн эцэд ер нь явж байх, сууж байх хоёрын ялгаа байхгүй хагаад эргэн тойрны энэ их харанхуйг яваад ч суугаад ч хороохгүй мэт ажээ. Тэрнийг мортоход өвгөн "Гүй хөөмнэ, уг нь олж цөхөх юмгүй л газар юм. Гүй чи тэгэд харанхуйд хэр баримжаатай үе юм бүдээ" гэж байснаа санагдав. Харанхуй байтугай гэрэлтэд надад баримжаа байсан гэж юу? Санаа сохор бол ухаан сохор гэж юутай үнэвгүй. Ухаан сохор бол хүн хичнээн гэрэлгээгээ байсан ч юм үздэг юм байна та. Ямар нэгэн чимээ гарах шиг болж тэрний бодлыг тасалахад чон гэсэн өөр нэгэн бодол харван орж ирж дотрийн зарс хийлгэв. Арай гэж өөрийгөө эзэмд нь тэр зүг толгоогоо аяархан эргүүлж чимээ чагнан харвал үзэгдэх сонсогдох юмгүй бөгөөд гагцхүү цээжийн дэлдэн цохлох зүрхнийхэн цохилтол өөртөө тодоос тод сонсогдож байлаа. Амьсгаагаа төгжин хэсэг чагнасан боловч юу ч олж сонссонгүй. Гагцхүү тэр зүгээс ямар нэг тасхар амтан тэрний зүг чимээгүй мүлхэж байх мэт санагдан айдас нь бүхий л биеийг хөдлөхгүй хүлэх ажээ. Энэхүү юу ч сонсогдохгүй, юу ч харагдахгүй байх л айдсыг улам ихсгэнэ. Могой гулгах шиг маш чимээгүй дөхөн тэрхүү хар амтан улам дөхөж ирсэн мэт бодогдон шүлсээч залгиж чадахгүй нэг хэсэг хөдөлгөөнгүй суулаа. Ямар нэгэн чимээ үнэхээр гарсан уу? Аль эсвэл чимээ сонсогдох шиг болсны алийг гэдгийг тэр үл мэднэ. Хэрвээ үргэлжийн ийм аимшигтай харанхуй удтал үргэлжилвэл тэрбээр юу ч сонсож ялгахаа болж гэрэлгээгээ цагаан өнгийгч мартахад хүрэх юм шиг санагдана.
Огтын үзэгдэг харагдах юмгүй анир чимээгүй хэвээр байсанд тэр жаахан тайвшран хөдөлж ийш тийш чөлөөтэй харан сууж байтал генет түүнд морь шилгээх чимээ гарсан юм биш угаа гэсэн бодол зурсхийн орж ирж морь гэж өөрөө ирэхгүй уулаг алдан босон харайж тэрхүү чимээ гарах шиг санагдсан зүг рүү унан тусан гүйж явхдаа морил шилгээсэн байж таарна. Эмээлтмөр эзгүүхээр эзнээ орхитгүй гэдэг шүү дээ. Үгүй чи юу л гэж энэ харанхуй давхад явчих вэ нэрээ? Энийхэн авдил байгаа юм байна. Үгүй те жолоо нь хөлдөө ороод тогтохгүй яадгийн гэж бодно. Энэ бодлоо баттгахын тулд ямар шуу чимээ гарсан бэлээ хэмээн тэрхүү чимээг эргэж санахыг оролдох тусам нь ганцаг гүлэм дугарч дөрөө хан хийх шиг болсон юм шиг санагдана. Эргэн тойрных нь харанхуй улам өтгөрн зузаарахад тэр гүн харанхуйн тогтоол усанд шидсэн чулуу шиг ямар нэгэн харанхуй ёроолын зүг явах мэт бөгөөд элдвийн бодлоор тэжээн яваа горилгоо тасартал гүйх ажээ. 1987 он. За намаа жоохон муухай эргүүлээд барьчлаа. Нөгөө дээр үеийн ном болохоор энэ хэвлэлт нь их гоё юм аа. Тэгтээ жоохон жижигхэн ингээ уншихад хүртэл гоё. За ингээд Дармын Батбаяр гэж энэ гайхалтай эрхмийн зохиолыг нэвтрүүлгээрээ 2 дахь удаага оруулж байна. Маш их баяртай. Тэгэхээр сонсогчид үзэгчид маань бүгдээрээ сэтгэлдээ бичээрэй. Эрэгтэй ч гэлтгүй эмэгтэй ч гэлтгүй одоо энэ сүүлийн өгүүлэлэг дээр энэ үүр тэмдгэрхийн өмнөхөн гэж энэ зохиол дээр тэрнийг харанхуй шүн бараг тэр шөнөөс өмнөх амьдрал тэр шөнөөс хойш амьдрал гэж амьдралыг хоёр хувааж болох үйц бодлыг энэ залууд өгж байгаатай адилхан хүн болгонд нэг төр ингээд нэг гацаад амс хийгээд яг энэ харанхуй шүн шиг бодох үе бас байдаг байхаа гэж бодож байна. Заавал ирдэг байх. Амьдрал баян шүү. Тэнэг хүний тэнгээр нь уучлаад тэр чигээр нь явуулаад байдаггүй гэдэг шиг тэгээд энэ залууд ч гэсэн нэг юм өөрийгөө бодтойгоор дүгнэх нэг ийм үе иржээ. Танд тийм үе байсан уу? Бид ингээд маш том тариан талбай дээр газар хаглаад явж илаа гэж бодъё л доо төсөөлье. За би яг тэр газар хагалж байгаа хэсэг рүүгээ хаглаад яваад илаа гэж бодъё. Би бол тасралтгүй ажилласаар л байгаа уг нь хаглаал идэг. Нэг ингээд харсан би тэнд очих байсан бол хазаагаад урдхаа харсаар агаад би хазаагаа явцсан байж болох юм. Хүний нөгөө зорилго чиглэл гэдэг чинь за би тэнд очих шүү гэж төөх хол нэг дарцаг зоож тавьчаад хагалж байгаа тийшээгээ хараад чиглээд явах нь өөрөө ингэж далиж мориж өсөн шид болж явахгүйгээр хурдан бөгөөд үр дүнтэй үйлдэл хийх боломжийг бидний тэр төлөвлөгөө биднэрт өгөөд идэг. Тэгэхээр бид нар яг энэ харанхууд явж байгаа юм шиг бас амьдрдаг юм болов уу гэж яг уншиж явах үедээ надад бас бодогдлоо. Нэрээ юу илээ? Би ч одоо юу чаддаг амтан билээ? Би ч нэрээ юу мэддэг хүн билээ гэд яг ингээд бодох үе хүнд байдаг тэр үеийг маш сайхан санагдууллаа. Дотоод сэтгэлийг өстө тэмтэрэн бичжээ. За түрүүний саахалтын нууранд ангир дугарна гэдэг яг номын нэрээр нэрлэгдсэн өгүүллийн тухайд бол үгнүүдийг ингээ уншихад бичлэлтийн хувьд одоо сүүлийн үед ингээд яг Монгол ахуйгаа сайхан бичдэг зохиолчдын зарим зохиол бол ингээд бөмбөгдсөн юм шиг мэдрэмжийг бас төрүүлдэг л дээ. Нэх гоё ахуйтай үг бичгээд тэр нь жоохон зохихгүй ч байгаа юм шиг ингээд хитрхи уншихад төвхтэй юм шиг байдаг бол энэ Эрдэнэ гуайн зохиол, Дармын Батбаяр гуайн зохиол, Нацагд оржийн зохиол, Жагдлын лав гуайн зохиолууд ингээд уншихаар сайхан урсаад л ах юм. Тэгээд ийм гоё нандин үгнүүд, ийм гоё олон хэллэгүүд бас байдаг илүү гэж үнэхээр бодогдох юм. Бид одоо тэр Монгол гэрийн одоо нэрлээд байгаа тэр чагтаг гэдэг байгаа энэ бүх зүйлийг мэддэг билүү те энийг нэг бас санамаар юм байна. За тэгээд тэр бас л нөгөө нэг тэр залуу хүүхдийн хайр дурлал байгаа. Тэр нэг сайхан залууг хараад дурлжиж байгаа. Тэгсэн мөртлөө тэр нэг сайлын готалтайгаа гараад ирцэндээ ичж байгаа. Тэр мэдрэмжүүд хөөрхөдөө нэмэгтэй хүний сэтгэлд байдаг ийм тэр готлыг хүн харахгүй ч хийж магадгүй. Тэгэхэд ингээд маш их хэмиг боддсон байдаг эмэгтэй хүний тэр сэтгэл зүг бас гаргаж байгаагаас гадна хүн хайр дурлалынхаа төлөө тэмцэх ёстой биш үү гэсэн бас айгүй гой санааг хэлж байна. Аз жаргал чи өөрөө эрдгүн биш үү гэд. Зарим харилцаанд хүмүүс тэгдэг ш.
бид одоо юу гэдэг найз нөхдөд харилцаанд, тавсын харилцаанд энэ айгу төвөгтэй хэцүү байгаа учраас ингэж байна гэдэг. Гэтэл өмнөх зохиолуудын дүгнэлтэн дээр ярьжсэн шиг бид аз жаргалыг өвдөж олж авдаг. Бид сайн сайхан бодол ухаануудаа дандаа өвдөлтөөс шархаас олж авдаг. Суралцдаг. Тэгжид бидний ухаан тэлж сэтгэл арай хүчтэй хээтэй болдог гэдэг шиг тааз жаргалаа тордож, бөөцөлж, хамгаалж, хайрлж алдчихгүй асахчихгүй гэж даалган дээр ус бөмбөрүүлж байгаа юм шиг арчилж тордож явах ёстой болохоос биш яв цав таардаг, яг танд таардаг тийм харилцаа тэр байтугай эцэг их хүүхдийн хооронд ч байхгүй. Бид эцэг ихээ хайрлахын тулд хичээхийн ч үе одоо ингээд тортож, хүндэлж энэ нэг улаан шугамыг давчихгүй юм шүү. Би ингэж хүндлэх юм шүү гэж бид нар ингэж ёс зүйтэй байдаг шүү. Тэрнтэй адилхан бид бүх харилцааг нандинжиж сайхан чигээр нь авч үлдэнэ хичээх ёстой гэдэг санааг би хувьдаа ойлголоо. Та нар юу бодсон тэрийгээ бас комментээр үлдээгээрэй. Тэгээд өгүүлэлттэй минь хамт байдаг сонсогчдод бүгдэнд нь баярлалдаг. Маш гоё комментууд бичээд өөрийнхөө бодлыг хуваалцаад яг тэрүүхэн агшныг та өөрийнхөө өнгөрсөн турсамжаар аялаад өнгөрүүлж байгаа тэр комментуудад дуртай шүү. За шинжлэх ухаан тань мэдхүү од мөндөр сууг орон зохиол таартай үзэх сонсогчдод дэлхийн шилдэг 50 өгүүлэг нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг хүргэлээ. За нэвтрүүлгийг та бүхэн YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, за мөн од мөндөр радио 83.3 107 хостелгоноор хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амьдралын хэв маяг бүрт Токи тохирно. Токи аппликейшн мөн од мөндрийн алтан гишүүд манд дэмжиж ажиллалаа. Өнөөдөр бид Дармын Батбаяр гэж ирэх сайхан зохиолыг хамтдаа сонслоо. Дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.